Сайн байцгаана үзэгчдээ 100-ны мэдээ сонин энэ 7 хоногийн томьёо хүрэхээр студид сэтгүүлч Бян Пажид болон Мигмар Жаргалнаар ажиллаж байна. Тэгэхээр энэ 7 хоногт нэлээ онцлог үйл явдлууд ихтэй байлаа шүү дээ, тийм ээ. За энэ 7 хоногт одоо улс төрийн өрөөнд нийгмийн өрөөнд одоо нийгмийн хувьд олон онцлог үйл явдлууд боллоо. За улс төрийн өрөөнд гэх юм бол одоо 21 аймгийн засаг дарга нар төрийн ордонд уулзалт хийсэн дээ. За мөн одоо талбай дээр одоо малын эмчнэр одоо өөрсдийн эрхийн төлөө одоо төр засаг дуу хоолойгоо хүргэж агссан зэрэг бол олон үйл явдлууд болсон. За эдгээрээ хажуугаар бас манай сонин үр хүндлэлтийн талаар сэдвийг бас хүндсэн байгаа тийм. Бид одоо лав гарагийн дугаартаа үр хүндлэлтийн эм хэрэглэж одоо эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол их байгааг одоо онцлсан. Яагаад гэвэл одоо хүний гараас гарт дамжуулж зулбуулах юмыг одоо эмчийн бичиг гүүгээр одоо хүний гараас авсан зулбуулах юм одоо хэр хохиролтой байгааг тэгээ одоо жилд дунджаар 400 гаруй эмэгтэй одоо улсын эмнэлэгт ханддаг байна. Тэгвэл хувийн эмнэлэгт хичнээн хандж байгааг бид мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бол гараас гарт зулбуулах хэмээг те гарал үүсгэн тодорхойгүй зулбуулах хэмээг хэрэглэснээр ээжүүд болон эмэгтэйчүүд цаашдаа те одоо дахиж хүүхэдтэй их боломжгүй болох тийм асуудлууд маш их гардаг болсон байна. Үүний талаар бас бид 2 кейсийг одоо пэйж дээрээ бичлэг видео хэлбэрээр оруулсан байгаа. Тэгэхээр бас уншигчд маань сонин дээрээс унших мөн дээрээс нь одоо манай пэйж дээрээс видеогоор үзэх боломжтой гэсэн үг тийм. Мөн одоо нийгэмд анхаарал татж байгаа нэг сэдв бол цахим заллан байгаа тийм. Тэгэхээр энэ цахим заллантай холбоотой сэдвийг бид нэр энэ 7 хоногийн одоо лав гарагийн дугаартаа бас нийтийн эрхшгийн төлөөх бүтээлээрээ хөндөж нийтэлсэн байгаа. За тэгээд өнгөрсөн онд гэхэд цахим заллангийн улмаас л одоо 50.6 тэрбумын хохирол юм учирсан юм статистик байгаа юм байна. За мөн одоо нөгөө иргэд хуурамч тусгай зөвшөөрлийг одоо мэдэх юм боломжгүй байгаа юм байна. Энэ нь юу гэхэрс одоо цагдаагийн газрын те одоо даргын одоо гарын үсгийг фотошоптож авах ч юм уу те. За тэнгуут одоо цагдаагийн тамга тэмдгийг ингээд хуурамчаар үлдээд иргэдэд манайх ингээд нөгөө ийм зөвшөөрлөлтөй үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгуулад байгаа. Тэгэхээр ер нь бол иргэд тийм зүйлсүүд одоо итгэхгүй байх те. Тэгээд одоо цахим заллангаас өөрснийгөө одоо урьдчилсан сэргийлэх хэрэгтэй гэдгийг бас бид нар. Тийм Монгол улсад бол ерөнхийдөө цахим өрөөтэй тоглоомыг бүрэн хориглосон байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр одоо бас цагдаагийн байгууллагад шалгагдж байгаа гомдлууд 2025 оны байдлаар одоо хуурамч хаягийг төвчүүлж бараа үйлчлэгээний захиалга авсан 5214 тохиолдол байгаа юм байна. За харин одоо хуурамчаар хандив цуглуулсан 531 тохиолдол. За мөн одоо Telegram орчинд даалгавар биелүүлсэн 1003 тохиолдол. За бусдын цахим хаягийг ашиглаж мөнгө авч заллсан 851, за цуглаан заллуулсан 485-ийн тохиолдол байгаа юм байна. Тэгэхээр энэ тоонууд л нэлийн одоо цахим залланд хүмүүс өртөж байгааг бол илэрхийлж байгаа бах тий. За мөн одоо өнгөрсөн онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн дотор цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг бол 30.8% эзэлсэн зэрэг одоо ийм мэдээлэлүүд бол байна. Тэгэхээр та бүхэн манай бас нийтийн эрхшгийн төлөөх бүтээлээс одоо бас цахим заллантай холбоотой одоо хэрхэн сэргийлэх талаар тий энэ талаар мэдээлэл унших боломжтой. Мөн одоо бас цахим одоо мөрөөдтэй тоглоомд өөрөө оролцсон болвол бас хуулийн хариуцлага хүлээх болсон байгаа шүү дээ, тий. Цагдаагийн байгууллага. За тэгвэл бид бас одоо мөн 7 хоног бүр бүсийн мэдээ хүргэдэг шүү дээ, тий. Тэгэхээр говийн бүсийн мэдээнд бол Дорн говь аймгийг онцлсан байна. Энд болохоор залуусыг татах түрээсээ орон сууц хөтөлбөр хэрэгжиж байгаа талаар ерөнхийдөө бол цахим орчинд бас явсан шүү дээ, тий. Тэгэхээр энэ нь юу гэж байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол Дорн говь аймгийн зорилттой бүлгийн иргэдийг одоо түрээслээд өмчлөх орон сууцд хамруулах журам 2023 онд баталж ирсэн. За тэгэнгүүт одоо үргэлжлүүлээд одоо орон нутгийн иргэдийг бас одоо түрээслээд өмчлөх орон сууцд хамруулж эхэлсэн энэ шийдвэр нь одоо үр дүнд хүрээд ерөнхийдөө бол олон залуус Дорн говь аймгийг зориулсан байна. Тэгэхээр энэ нь бол түрээслээд өмчлөх гэсэн үг. Тийм зүгээр л түрээсийн байр биш, түрээслээд өмчлөх боломжтой гэсэн үг тий. Мөн одоо төвийн бүсийн мэдээ байна. За энд болохоор Дархуул аймгийг онцлсан. Тэгэхээр аймгийн хэмжээнд одоо газар өмчлүүлэх ажил нь удахгүй эхлэж байгаа юм байна. Тэгэхээр энэ үед болохоор зэрэг одоо нөгөө шарын гол суманд гэр бүлийн хэрэгцээний одоо үн төлбөргүй шинээр өмчлүүлэх газрын байршлууд нь ирсэн байна. Хараахан ирээгүй байгаа сумдууд нь болохоор Орхон, Дархан, Хонгор гэх сумуудад ерөөхдөө явандаа гэр бүлийн одоо хэрэгцээний зориултаар өнгөө өмчлөх газрууд нь одоо тарагдаж одоо эхлэх юм аа. Мөн одоо хойд бүсийн мэдээнд бид Хөвсгөл аймгийг онцлсан байна. Хөвсгөл аймаг нь одоо бас их одоо сайхан мэдээтэй байна. Энэ нь юу вэ гэхээр Хөвсгөл аймаг нь Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хоттой одоо хамтран ажиллахаар
За энэ нь юу вэ гэхээр одоо онлайн платформ одоо Монгол брэнд гэдэг онлайн платформ одоо энэ нь яадаг вэ гэхээр Монгол улсын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл 400 орчим одоо аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн олон нийтэд сурчлан таниулж одоо борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Энэ нь маш сайн үр дүнд хүрсэн. Тэгээд одоо Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хоттой хамтран ажиллах харуулсан байна. Ийм бас сайхан мэдээтэй хойд бүсийн. За тэгэхээр одоо бас манай даваа гараг болгон хүрэгдэг тренд булангуудын нэг бол амьдралын тойрог болон манай гэдэг тийм. Тэгэхээр энэ 7 хоногт амьдралын тойрог болонд хэнийг онцолж одоо хэний одоо энэ амьдралын түүхээр аялсан байгаа л. За амьдралын тойрог хөрөг нийтлэхээ зочноор одоо улсын баг хурлын зөвлөх, улсын хурлын одоо тамгын газрын 1-р орлогч дараагасан Гавьяат хулч наран тоёг онцлсон. Энэ хүн маань одоо ерөөхдөө бол ардчилсан үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж одоо Монгол улсынхаа хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмрээ оруулсан ирхэн байгаа. Бас мөн одоо Монгол улсын баг хурлын тогтоолоор Монгол улсын одоо анхны ерөнхийлөгч Учир Батар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж эхэлсэн цагаас хойш анх дугаар үндсэн хуулийг боловсруулах хэлэлцүүлэх ажил одоо ингээд 35 жилийн өмнөөс ерөнхийдөө ажиллаж эхэлсэн юм бас мундаг эмэгтэй байгаа. Үүнийг одоо бид даваа гарагийн амьдралын тойрог болон тооцоолсон байна тий. Тэгэхээр бас амьдралын тойрог болон маань яг цаг үеийн дагуу үндсэн хуулийн өдрийг тохиолдуулаад бас энэ нэмэгтэйг уушарлсан байгаа тий. За тэгэхээр манай одоо тренд булангуудын нэг бол мөн leadership forum болон байдаг тий. За бидний энэ болондоо одоо салбарын манлайлагч, чинээс наашлах залуучуудыг урьж оролцуулдаг. За тэгээд энэ 7 хоногийн leadership-ийн зочноороо бол урлаг судлалын ухааны доктор Магсарж авыг урьж одоо энэ Монголынхаа бас үг сэлийн нэг хэсэг болсон ойрдын дуут биегийн аялгау гэдэг энэ зүйлийн талаар өөрийнх нь судалгааны ажлын талаар ярилцсан. За тэгээд Магсарж ав нь бол одоо ойрдын дуут биегийн аялгуул татлагыг одоо судалгааны эргэлтэд юм оруулсан юм байна. Мөн бид энэ 7 хоногийн одоо пүрэв гарагийн цаг үеийн болонда байгалийн баялаг арт түмний байнгын өмчлөлт байна гэж одоо шинэ үндсэн хуулийн төсөлд тусгасан талаар одоо үндсэн хуулийн шинжилэл нийгэм эдийн засагт нөлөөлөх сэдв сэтгүүлчдэд одоо зориулсан өглөөний уулзалтыг одоо 1-р сарын 14-нд Ньюс кафед болсон байна. Энэ үеэр одоо Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын их баяр болон одоо бусад гишүүд тэгээд үндсэн хууль судлаач Бархуу болон Мойси одоо эдийн засгийн сургуулийн профессор Эрдэнэт нар оролцож одоо шинээр боловсруулсан үндсэн хуулийн төслийнхөө дагуу одоо үзэл баримтлалын талаар сэтгүүлчдэд танилцуулсан тийм уулзалт болсон өглөөний уулзалт. За мөн бид нар одоо пүрэв гарагийн дугаарынхаа онцлог материалаар тренд зочин булангаар нэрлэж байгаа. За энэ удаагийн тренд зочин болонд маань бол одоо түүхийн ухааны доктор, судлаач болд оролцож цаг үеийн асуудлаар бол одоо маш дэлгэрэнгүй сонирхолтой одоо ярилцлагыг бол өрнүүлсэн. За тэгээд тренд зочин булан маань бол одоо цаг үеийн хамгийн одоо юм эрэлттэй сонирхол татсан эрхмүүдийг бол одоо урьж оролцуулдагаараа бас юм онцлогтой байгаа. Мөн бид өөр зочин болонда Miss World 2026 тэмцээнд одоо Монгол улсаа төлөөлөө оролцох энэ жилийн одоо үндэсний ялагч тэргүүн тэтмээзийн их туулыг онцлсан байгаа. Энэ эмэгтэй одоо бас эрх зүйч мэрэгчлэлтэй бөгөөд одоо санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасныг одоо газарт ахлах мэрэгчлэлтнээр ажилладаг. Мөн одоо мэрэгчлээ дэвшлүүлэхээр төрийн удирдлагын магистраар одоо суралцж байгаа юм мундаг эмэгтэй байгаа. Бас Miss одоо төрийн удирдлагын ажлынхаа хажуугаар одоо тийм манай Монгол улс бол одоо эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хөхний хор тавдрыг бас ерөөхдөө түгээмэл одоо хожуу шатанд онцлогддог тийм болсон байгаа. Ийм харамсалтай мэдээ байгаа. Тэгвэл энэ эмэгтэй минь одоо хөхөө хайрлын хамгааллын халамжлалын төслийг хэрэгжүүлсэн юм мундаг эмэгтэй байгаа. Энийг бид өөр зочин болонтой онцолж оруулсан байгаа. За тэгэхээр бас одоо Miss инх туул маань л дотоод гоо үзэсгэлэн гэрэлцснээр гаднах төрх нь улам тодордгоо гэдгийг бол бас онцолж хэлсэн шүү дээ тий. Энэ л бас айгу гоё үг санагдсан. За тэгэхээр одоо энэ 7 хоногт өрнөсөн нэг онцлог үйл явдал бол одоо Сүхбаатарын талбай дээр малын эмч нар жагсаал хийсэн тий. За тэгэхээр энэ жагсаалын тухай бид нар сурвалжилсан байгаа. Мэдээж одоо улсын тий хүнсний аюулгүй байдлыг хангахад одоо хамгийн чухал үүрэг оролцоог бол малын эмч нар оруулдаг. Гисэн эдэж одоо энэ хүмүүсийг нэг үнэлэх үнэлэмж ерөөсөө байхгүй юм байна. За энэ хүмүүс одоо тогтсон юм цалин гэж байдаггүй зөвхөн одоо хийсэн ажлынхаа аюугаар л ингэж цалинждаг. Зэрэг ийм одоо мал эмнэлгийн салбарт бол ер нь бол маш юм том тулгамдж байгаа асуудлын талаар бол байр сууриа илэрхийлж одоо төр засагт өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж тий за мал эмнэлгийн салбарыг ер нь бол ингэж бодлогоор шийдвэрлэж одоо дэмжихийг бол шаардсан юм жагсаалыг бол хийсэн байгаа. Энэ талаар бид нар одоо сурвалжилж бас мэгмар гарагийн дугаартаа оруулсан.
энэ 7 өдрийн 100-ны мэдээгийн зочноор сэтгүүлч инэрлэлийг хүрж ярилцсан байгаа. За тэгэхээр одоо эрүүгийн хуулийн 13, 14 дэх зүйл нь Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн эрсэх маргааныг одоо үндсэн хуулийн цэц авч үзээд одоо зөрчсөн гэх дүгнэлтийг гаргасан юм байна. За тэгээд улмаар одоо оны өмнөхөн улсын хурал одоо хүлээн авсан. Тэгэхээр одоо энэ талаар үндсэн хуулийн цэцэд одоо мэдээлэл гаргасан иргэдийн нэг нь бол сэтгүүлч инэрлэлсэн. Тэгэхээр энэ асуудлаар инэрлэлийн бол дэлгэрэнгүй бас ярилцлага хийсэн байгаа. За тэгээ инэрл ярилцлагадаа бол одоо Монгол улс ардчлалын мөн чанарыг илтгэдэг эрхээ эдлэхээс айсан иргэд хэвлэлийн мэдээлэлтэй орон байж болохгүй гэдгийг бол одоо бас онцлсан байгаа. Тэгэхээр манай одоо гэгээлэг болонгуудын нэг бол хүүхдийн ертөнц болон манд байдаг байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол хүүхд бүр одоо дахин тавтагдчихгүй бас юм хөөрхөн авиас бэлэгтэй байдаг. Тэгвэл бид энэ удаад одоо оюун арт студийн одоо урлагийн зураач хөрх хүүхдүүдийг онцлсан байгаа. Хамгийн балчир зураач маань одоо 8 настай хөрх охин байсан. Тийм. Тэгээд 8-аас ер нь бол 15 насны хүүхдүүд бас зураг хариулсан байна тийм энэ удаад. Үнэхээр гэгээлэг. За тэгэхээр энэ 7 хоногт бас улс төрийн хүрээнд бас нэг чухал үйл явдал нь л одоо 21 аймгийн засаг дарганаар за аймгийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарганаар одоо ингээд төрийн ордонд чуулж одоо эх оны бодлого шийдвэрүүдийн талаар одоо ерөнхий сайдтай хэлэлцсэн энэ чуулган уулзалт байгаа. За тэгэхээр одоо энэ уулзалтын үеэр бол одоо ерөнхий сайд Зандан Шатар нэг Монгол нэг зүг цэгцрэх хөдөлгөөн гэд энэ айныг бол одоо орон даяар эхлүүлэхийг бол мэдгдсэн байгаа. За мөн уулзалтын үеэр бол одоо аймаг төс бүрийн засаг дарганаар бас өөрснийхөө байр суурийг илэрхийлсэн. За тэгээд тэр байр суурийг бид нар бас сониндоо таймлаад бас онцолж хүргэсэн байгаа. Ижи бурхтай энэ удаагийн зочноор шинэ оны босгон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн одоо зарлагтаас ч хүний гавьяа тэмч гэх одоо хүнтэй цолын эзэн болсон. Одоо дотор уламжлалтын тэргүүлэх зэргийн эмч одоо ангаах ухааны магистр клиникийн профессор Хүрлэгийн Цэрэн Надамдыг урьж ярилцсан байгаа. Тэрээр ээжтэйгээ өнгөрүүлсэн он цагийн талаар одоо ярихдаа ээжтэйгээ 60-ыг хамт тулсан би азтай хүн гэж бас ярьж байсан. За үзэгчдээ та бүхэнд бид 100-ны мэдээ сонины энэ 7 хоногийн тоймоо хүргэлээ. За эх 7 хоногийн тоймороо иргэн уулзъя. 100 түүчэлэх 100-ны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ.